Сайн мэдээ. Захилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр иргэдэд 5.2 тэрбум төгрөг хэмнэлт болон үлдэж байна. Эрчим хүчний зохицуулахаараа засгийн газраас төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн захилгааны шөнийн хэрэглээний үнийг 50% хөнгөлөх шийдвэр гаргаснаар улсын хэмжээнд 280 гаруй мянган айл өрх гэр байшингаа захилгаанаар халааж тэр хэрээрээ агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа сайн мэдээ байна. Шөнийн цагийн захилгааны тарифыг 77 төгрөг 10 мөнгө байсныг 50% хөнгөлж 38 төгрөг 55 мөнгө болгосноор төвөмсийн эрчим хүчний системд харьяалагдж байгаа 280 гаруй мянган айл өрхөд 5.2 тэрбум төгрөг хэмнэлт болон очихоор байна. Ер нь яг зүгээр энэ бол одоо шөнийн цагийн тарифыг бууруулснараа мэдээж одоо захилгаан эрчим хүч үйлдвэрлэх нэгжийн өртгөөс бол доод түвшинд бол хүрэж байгаа. За эндээс бол нийтдээ нэг 5.2 тэрбум төгрөгийн бол одоо төл орлогын бууралт бол гарах явж байгаа. За энэ нь бол хэрэглэгчдэд 5.2 тэрбум төгрөгөөр бол буурч одоо дэмжлэг үзүүлэх нэ гэж ойлгож болно. Үүнээс өмнө айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлтийг хэсэгчлэн үзүүлж зөрүү мөнгийг татаас хэлбэрээр орлогож байсан бол энэ удаад нийслэлээс гадна 13 аймгийн гэр хорооллын айлууд хамрагдаж байгаагаараа давуу талтай юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь өдөр шөнийн тарифт тоолууртай болсон учраас ямар ч асуудалгүйгээр шөнийн цагийн захилгааны хөнгөлөлтийг авч байгаа нь сайн мэт юм а. Тэгээ энэ шийдвэр бол өмнө нь агаарын бохирдлыг бууруулах одоо зорилгоор хэрэгжижсэн. Гэхдээ эрчим хүчний салбарт бол шөнийн тариф хөнгөлөлт үзүүлснээр улсын төсвөөс бол алдагдал санхүүжилтийг бол олгодог байсан. За энэ удаад бол эрчим хүчний салбар өөрөө одоо өртөг зорилгоо бууруулах, за үр ашигаа нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авсны дүнд за шөнийн тарифыг гэр хорооллын эрхлэгчдийн хувьд бол хөнгөлөх юм шийдвэрийг эрчим хүчний салбар бие дааж гаргасан байж байгаа. Энэ бол ямар нэгэн улсын төсвөөс ч юм уу татаас авч байгаа асуудал бол байхгүй. Ийхүү шөнийн цагийн захилгааны тарифыг 50% хөнгөлснөөр гэр хорооллын айл өрхүүд хүүтний өдрөл эрчим хүчний хэмнэлттэй захилгаан халаалт хэрэглэх боломжтой боллоо. Мөн эрчим хүчний салбар алдагдлаа бууруулж чадсан учраас захилгааны шөнийн тарифыг 50% хямдруулж чадсан нь онцлог сайн мэдээ болж байна. Сайн мэдээ.